Сайн байцгаана уу? За, гэр гів харилцааны тухай подкастын маань хамгийн анхны дугаарыг сонсож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Мэдээж хэрэг ихний дугаар болохоор дандаа миний ойр дотны гэр бүл, найз нөхдүүд маань сонсож байгаа гэж би бодож байна. Тэгээд та нар маань анзаарж байгаа хаа миний хоолоо бас нэлээ сүнгдүү байгааз. Тэгээд би уг нь подкаст бичих хуваараа баг 2-3-7 хоногор зөндөө хойшлуулж утсан. Энэ удаа бүр дахиж хойшлуулмааргүй санагдаад хоолоо жоохон гайгүй болохоор нь хуваарийнхаа дагуу биччихлээ. Тэгээд дараагийн дугаараас хоолоо маань нэлээд гайгүй болох байхаа гэж бодож байна. Тэгээд за юу ч гэсэн чинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол тэгээд та бүхэндээ өөрийгөө танилцуулах нь зөв байх гэж би бодож байна. Намайг Орхилтэй гэдэг. Тэгээд дууддаг нэр маань Око. Нөхөр хоёр хүүхдийнхээ хамт Сиэтл хотод амьдардаг. Тэгээд харилцааны коуч, хүн амь зууч мэрэгчлээ юмсг байна. Тэгээд коуч гэхээр та бүхэнд аюу танил мэдээж хэрэг сонсож байгаа бах. Сүүлийн үед ер нь хүн болгон тодорхой хэмжээгээр коучинг үйлчлэгээ авдаг болсон те. Тэгээд коуч нь бол дотроо маш олон наривчлал чиглэлд ер нь задраад задарч та хуваагдсан байдаг. Тэгээд англиар бол бид нар ниш гэж ярьдаг шүү дээ. Тэгээд за чиглэлүүдийн хэдүүлээ аваад үзэх юм бол life, career, health, mindset, money гэл бас байгаа тий, spiritual, emotional гэх мэт ер нь маш олон чиглэл буюу одоо ниш хуваагдаж хүмүүс одоо коучинг явуулчлага үзүүлдэг болчиход байгаа. Хүмүүс ч гэсэн сонирхлоороо бүр яг өөрийнхөө хүсэж байгаа, яг өөрт нь хэрэгтэй байгаа зүйлүүдээ хараад тийм хүмүүсээс бас өөртөө зорж бас үйлчлэгээ их авдаг болцсон мөлий. Тэгээд миний ниш бол мэдээж харилцаа. Тэ хүмүүсээс нөгөө харилцааны коуч гэж сонсохоор чи тэгвэл ер нь хосын харилцааны зөвлөгөө өгөх үү гэж их асуудаг л да. Тэр нь болохоор ер нь couples therapy-тэй бол андуураад байгаа гэсэн үг. Тэр нь юугаараа ялгаатай вэ гэхээр сэтгэл зүйчнэр буюу тэд нэр хосын сэтгэл засал хийдгээ гэсэн үг гэдэг. За миний хувьд юу хийдэг вэ гэхээр хүний хамгийн нандин хийгээд насан туршийн одоо ганц л харилцаа байгаа. Тэр нь бол мэдээж хэрэг та өөртөө харилцаа. За энэ харилцаанд таны хостойгоо хийгээд бусдтай та ямар харилцаатай байх вэ гэдэг одоо суурин гэж тодорхойлдог учраас би таныг одоо энэ аялалтанд дэмжиж тасгалжуулах бол ажил хийдгээ гэсэн үг. За дараагийнхаа дугаараар бол тусдан задлаад зөвхөн өөртөө харилцаа ч юм уу. За тэр нь яг юу хэлээд байгаа, түүнийг яаж сайжруулах юм, түнд нь юу багтдаг талаар ер нь дэлгэрүүлээд бол тусдан дугаар бол гаргая гэж бол төлөвлөж байгаа. Тэгээ нөгөө эхлэхээс өмнө бүр зөндөө юм яриад явчлаа. Тэгээд одоо өнөөдрийнхөө сэдв рүү оръё гэж бодож байна. Тэгээд та нартай хуваалцах гэж би өнөөдрийн сэдв бол харагч үзэгдгүүр нэ бидний амьдралд хүчтэй нөлөөлөгч харилцааны тухай түүнийг тойрсон одоо энгийн яриа өрнүүлье гэж бодлоо. Харилцаа гэхээр ер нь зарим нэгэнд маань эрэг сөрөг одоо тийм олон янзын мэдрэмжүүд төрж иж болох юм. Тэгээ эрэг хийгээ сөрөг ч юм уу тийм хосолсон мэдрэмжийг бол бид хамтдаа одоо бид бүгдээрээ мэдэрч байгаа болов гэж би таамаглаж байна. Одоо тэрний яаж байгаа вэ гэхээр бид хүссэн хүсээгүй одоо өөртөө хийгээд босцтой та одоо хэдэн нас хүрсэн. Тэгээ энэ хүртлээ маш олон янзын харилцаанд орсон. Тэгээд тэр харилцаанд орчоод орох бүртээ одоо өөр мэдрэмж тээж үлдсэн байхгүй юу. Тэгээд тэр нь энэ яриаг сонсч байх үед одоо хүн төцнөөс танд таагүй мэдрэмж ч юм уу тийм төржиж болох юм. Тэгээ ялангуяа одоо ойр дотны хүмүүстэйгээ бид нар илүү их үл ойлголцох, маргалдах гэх мэтчлэн одоо эзэн нэгэн цаг таагүй харилцаанд бол орсон л байдаг те. Мэдээж дандаа сөрөг харилцаанд бол орно гэж юу ах вэ? Тэгээ бид ойр дотны хүмүүсийн хүрээлэл харилцаанаас дулаахан сайхан мэдрэмжийг бол бас өндөө авдаг. Энэ бол бидний хамгийн том одоо витамин L гэж хэлдэг те. Бага шүү дээ тий, витамин буюу love тий. Тэгээ магадгүй энэ дугаарыг сонсож байгаа хин нэгэн маань ойр дотны хүнтэйгээ төр маргалцсан ч юм уу таагүй амьсгал үүссэн байгаа бол яг одоо та ганцаараа биш ээ. Бид бүгдээрээ ойр дотны хүмүүстэйгээ маргалддаг, сайнддаг. Тэгэхээр таач гэсэн мөн адилхан замаар явж байгаа шүү гэдгийг илтгэр сануулгыг бол хүслээ. Ингээд ботхоор юу маргаан эсрэг зүйцэл бодол юу бидэнд их сөрөг утгаар суудсан байдаг. Тэгээ байх ёсгүй зүйл шиг маш хаалттай ерөнхийдөө хаанттай.
Тэгээ миний өөрийн одоо харж байгаа өнцгөр бол маргалдах ур чадварт бид бол зайлшгүй сурах хэрэгтэйгээс гадна тэгээ маргалддаггүй төгс сос шиг тайжлахгүй тэгээд аль болох одоо харилцааны байнгын сурагч явахыг ирмэлзэн түүнийгээ одоо нээлттэй ярьдаг тэгээ маргааныг юу нэнгийн болгомоор байгаа санагдтыг тэгээ гэтэл ямар хосууд хамтдаа яг нь утуудаан жаргалтай амьдраад байгаа юм бэ гэд гэхээр зөв маргалдаа сурцсан хосол байд юм бэлээ. Бидний төсөөлдгөр бол одоо гой билег, мартагдшгүй болцоо, материаллык үнс зүйлсүүд нь харилцааг бол ерөөсөө аварч чаддаггүй гэдэгтээ та нар маань бол санал нийлэх бах. Тэглээгээд нэг юм гой сайхан зүйлийг бол амьдралаас хасаа хэрэггүй гэж байгаа юм бол биш. Энэ бол угаасаа л одоо түүний амьдралд байх ёстой гэх юм уу тийм нэг гоё хаяада нэг байх ёстой ч юм уу скол нэг тийм байх ёстой л зүйл шүү дээ тий ер нь бол тэгэхээр зүгээр одоо юм хэлбэр миний одоо хэлэх гээд байгаа гол санаа болохоор энэ зүгээр хэлбэр өнгөцгөн арганд хэд тавталгүй хоёр талаас энэ харилцаагаа одоо ууггүй хичээл зүтгэл гарган тордож тэгээ удаан хүлээлгэсний одоо үр дүнд сайхан үржим сураах боломжийг олж авдаг гэдгийг одоо үргэлж хаяада санаж байвал гэсэн санаа юм. Тэгээд за бүхий л хос одоо гэр бүлүүд маань давтагдшгүй бол үн цэнтэй шин соёл тэгээ шин уур амьсгалтай гэр бүлийг бол бид нэр бүтээдэг те. Тэгээ энэ бүтээж явах явцдаа бид нэр хамтрагчаа ойлгох ялангуяа өөрийгөө танин мэдэх ойлгосон байх. Тэгээд нөгөө харилцаагаа дараагийн түвшинд гаргахын тулд тодорхой биднэрт бол ур чадвар бол шаардлагатай байдаг. Ягаад тэгэхээр анх танилцаад үерхэд эхлэнгүүт дурлалын гормон одоо нөгөө аз жаргалын гормонууд маань баг 18-аас эхний одоо 18-аас 24 сарын хугацаанд бол идэвхтэй ялгардаг. Тэгээд энэ хугацаанаас хойш бид нар бол одоо ингээд аливаа зүйлийг бодтойгоор харж эхэлж байгаа шүү дээ тий. Тэгээд бодтойгоор хараад эхлэхээр бидэнд өссөн үсэйг одоо хосын хооронд зөрчил маргаан ч юм уу үйл ойлголцол илүү их гарч эхэлдэг. Тэгээд энэ чаленжийн үеэ бид нар бол давж гарахын тулд төрөний дурцаа одоо өөрийгөө танин мэдсэн байх тий. Тэгээд бусдыг сонсох ур чадвар гэдэг юм энэ харилцааны юм нэг тодорхой ур чадвар бол зайлшгүй хэрэг болоо та. Тэгээ ингээ ботхоо бид нэр хаанаас энэ харилцааны тухай бид нэр юу сурдсан бэ тий. Та ер нь урд нь би ер нь харилцааг хаанаас сурсан бол харилцааны тухай хаанаас мэдэж авлаа юу илээ гэж ер нь бодож ирсэн. Тэгээд бүгдээрээ хамтдаа нэг хэсгийн хугацаанд хаанаас ер нь харилцааны тухай сурснаа бүгдээрээ бодож үзье. За нэг 10 секунд хэдүүлээ нэг чимээгүй бодоод үзье. За та нарын маань санаанд ямар нэгэн байдлаар нэг юм юу лээ гэд нэг юм төсөөлч юм уу буусан баг. Тэгээ миний хувьд бол ерөөсөө би бол хаанаас сурснаа бол ерөөсөө бодоод болохгүй байгааг мэдээж хэрэг бид нар бол албан ёсны 10 жилдээ ч юм уу оюутан байхдаа ч юм уу бид нар цаана нөхртөөгөө хэрэлдвэл одоо ингэж зөв хэрэлдэнэ гэдэг ч юм уу бид нар тийм арга ухаан ба суугаагүй шүү дээ. Сурч аваагүй те бид бүгдээрээ сураагүй. Гэхдээ хөвчлэн бид нар энэ харилцааны талаар гэр бүл ээж аав хүрээлэн байгаа орчноосоо одоо харж сонсож дууснаа одоо шууд даалт ухамсартай шингээсэн байдаг. Ялангуяа бид нар бол бага насндаа бол маш их зүйлийг шингээд авсан байдаг. За хүний амьдралын одоо хийж буй үйл сонголтын нь одоо 95% даалт ухамсарт нь бичигдчихсэн. Одоо мэдээлэл дээр үндэслэгддэг гэдгийг одоо мэдээж та нар маань мэдж байгаа байх. Тэгээд бидний одоо харилцааны тухай шингээж авсан эсвэл бидний мэддэг гэж боддог зүйлс амьдрал дээр энэ тус олоод байна уу, ус олоод байна уу те бидний нөгөө нэг саяны даалт ухамсартай шингээсэн зүйлүүд маань яг биднэрт хэрэг болж байна уу те гэдгийг хэдүүлээ ер нь нэг дээр үед би нэг уншиж ирсэн мэдээлэл одоо монголчуудын салтын төвшний талаар уншиж ирсэн мэдээлэлтэйг холбож ер нь тайлбарлах гэдэг нэг үзье. За гэр бүл салтын байдал болохоор өдөрт ер нь 40 хос гэрэлтэй батлуулж авахад 10 хос салах хүргэлж өгдөг гэсэн албан ёсны тоо бол байдаг юм байлээ. Гэхдээ тэгээ албан бус тоогоор бол энэ тоо маань бол хэд дахин өндөр байгаа болов уу гэж би бодож байна. Тэгэл энэ тооноос харахаар бид нийтлэг харилцаанд гаргадаг одоо энэ тоо бол одоо асар их өндөр байгаа шүү дээ. Бид нар бас гэрэлтэй батлуулахгүй цуг салаад нийлээд дунд нь бол маш олон хүмүүс ингээ өмчөж хоцордог тохиолдлууд бол зөндөө байдаг тий. Тэгэхээр ингээд
энэ тооноос ч юм уу харахаар бид нар одоо нийтлэг харилцаанд гаргадаг буруу суулгасан дадал ч юм уу, буруу суулгацсан энэ хугтгун тий. Тэгээд энэ дадлаа засах шаардлага бол тий үнэхээр бол байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар бид нэг харилцаандаа тий нийтээрээ анхаарал одоо ач холбогдол өгөх ингээд цаг болцсон болов уу гэж би юу нэг бодож байгаа. Тий. Тэгээ дээрэс нь бид нэр нь бол бас монголчууд маань бас аягүй их эрт гэрэлдэг шүү дээ тий. Тэгээ албан тоогоор бол 26-аас 27 нас гэж хэлээд байдаг. Гэтэл 20 гараад бид нар бол хүнтэй суух нь бол илбэг байдаг шүү дээ тий. Би бол өөрөө бол маш эрт гэрсэн хүмүүсийн тоонд бас орно. Тэгээ за тэгээд үүнтэй холбоотойгоор бол дараагийн ярих зүйл маань бол одоо 100% миний өөрийн одоо ихтгэл үнэмшил юм шүү. Тэгээ санал зүрх зүйл байлаад нээлттэй хүлээж аваарэ гэж бодож байна. Нээлттэй хүлээж авахыг хүсье. За тэгээ бид нэр одоо эрт гэрэлдэг гэдэг нь одоо өөрөө өөртөө уучраа олоогүй, тэгээ өөрийгөө ойлгоогүй, хаашаа аль чиглэлд явахаа шийдэж амжаагүй. Нэг үгээр бол өөрөө өөртөө харилцах харилцаа муутай байх үедээ хүнтэй суучгаар одоо өөрөөсөө гадна нөхөр нэмээд хүүхэдтэйгээ уучраа олох хэрэгтэй болдог шүү дээ. Тэгээ бүр одоо нэмжлэх юм бол хадан буюу хоёр дахь гэр бүлүүдтэй бүр харилцах зайлшгүй шаардлагатай бид бол тулгардаг. Тэгээд өөрийгөө нэг ойлгож амжаагүй бусдыг ойлгох энэ хүндхэн даалгавар тулгараад тэгээд хосууд маань ер нь хамт уучраа олж амжилтгүй 2-3 жил бол амьдрал одоо салтыг сонгож байгаа нь бол нэлээд ажиглагддаг тий. Тэгээд Монголд бол эцэг эхчүүд нь нааза болохгүй бол сал ээж нь хүүхдийг харчин ч юм уу ээж нь хүүхдийг авчин санаа зовлтгүй залуу байна гэд бас их хөвгшүүлэх хандлага байгаад байдیں۔ Тэгээд энэ бол надад бол бас жоохон харамсалтай санагддаг. Тэгээд мэдээж хэрэг би эрт гэрлэх тал дээр бол ерөөсөө асуудал бол байгаа юм биш. Яг үнэндээ бид нэр одоо харилцааны зөв ойлголт уур чадвар байвал заавал салж одоо хүүхдээ өнтрүүлэхгүй сайхан амьдрах боломж бол байгаа гэдэгт би бол итгэдэг. Тэгээ онцгийн шаардлагагүй, тэгээ хүнд асуудалгүй хэрнээ саллаад байгаа ингээд тосууд байгаа шүү дээ залуугаараа. Тэгээ тэрийг ингээ харахаар мэдээж надад үнэхээр харамсалтай байдаг. Үнэхээр харамсалтай байдаг. За залуу байхдаа гэрлээд ингэсэн хосууд тийм байд юм байж. Тэгвэл нөгөө талд нь амьдралдаа бид нар бүтэн авч үлдээд 10-аас дээш жил хамт амьдраад байгаа хосуудын харилцааг нь хоёр хэсэгт хуваагаад авч үзье л та тий. Мэдээж хэрэг нэгдүгээрт нь одоо хамтдаа өөрсдийнхөө гэр бүлээ тайван амглан авч явж байгаа зөндөө үлгэр жишээ сайхан гэр бүлүүд бол байдаг тий. Тэр хосуудад мэдээж хэрэг амархан бол мэдээж байгаагүй байх. Тэгээ шулуун дардан замаар ч гэсэн яваагүй. Харин ч энэ тулгарсан асуудлаа хамтдаа туулаад өөрсдийн гэсэн түүх бүтээгээд одоо 10 жил, 20 жил, 30 жил ингээ хамт амьдэрсэн сайхан усуд байдаг баха. За эсрэг талд нь хичнээн 10 жил, 20 жил амьдарчаад байгаа ч гэсэндээ амьдралаа одоо бүтэн авч үлдэх хүүр хүүхдүүдээ бодоод гэр бүлдээ тайван амгалан байдлыг авчирхаар хичээгээд нэг ясандаа өөрийгөө золиослоод амьдэрсэн хосууд байдаг. Тэр нь бол одоо ийм төвчигч гэр бүл байхгүй юу? Тэгээ хин нэг нь одоо чимээгүй хөлцөн төвчөж амьдарч байгаа нь эрүүл харилцаа явагдахгүй байна л гэсэн үг. Тэгээд энэ бол одоо хос хоёрт хоёуланд нь сайн биш. Тэгээ ялангуяа төвчөж байгаа хүн маань одоо аливаа зүйлийг төвчээд байгаа хүн өөрийнхөө хүсэж байгаа хэрэгцээг мэдж байгаа хэрнээ илэрхийлж чадахгүй байна гэдэг чинь тэр харилцаа итгэл таах үз юм уу эсвэл өөрийнхөө хэрэгцээг илэрхийлэхэд хангагддаг биш. Хангагддаггүй учраас тэр илэрхийлэхгүй төвчж байгаа тийм үзэгдлүүд байгаа шүү дээ. Тийм учраас энэ нь болохоор тийм аюулгүй тийм найдвартай тийм харилцаа бол биш болчиход байгаа. Тэгэхээр энэ хүн чинь өөрөө харилцаанд орж л байгаа юм чи бид нэр харилцаанаас ямар нэгэн зүйлийг бол бид нэр авахыг хүсэж байгаа шүү дээ. Харилцаанд ороод хариуд нь бид нэр өгж байгаа бас авч байгаа. Тэгэхээр бид нэр харилцаанд ороод ямар нэгэн биднэрт тэр хэрэгтэй байгаа зүйлээ авах гэхээр авч чадахгүй тэр төвчж байгаа хүн өөрөө бие хэл сэтгэл санаа тий бие хэл сэтгэлээрээ одоо бүр чимээгүй өвдсөн байдаг. Тэгээд та нар ингээд мэдээж хэрэг шууд ингээд санаанд чинь ойр дотны чинь ч юм уу эсвэл хин нэг хүн зүгээр санаанд чинь орж иж магадгүй л юм бид нар бол ерөнхийдөө бол чимээгүй ажиглаад бол бас анзаараад мэддэг тий. Тэгэхээр гэр бүлтэй болох одоо учир нь одоо яагаад бид нэр ер нь гэр бүлтэй болж байгаа юм те.
Гэтэл одоо бидний одоо нийтлэг ярьдгаар гэр бүлтэй болоод аз жаргалтай эрүүл амьдрах бидний одоо хамгийн гол хүсэл байгаа шүү дээ, тий. Ямар нэгэн зүйл төр харилцаанаас хүсэж байгаа зүйлээ авах хэрэгцээ бол байгаад байна. Тэгтэл одоо бидний хүсдгээр аз жаргалтай сайхан амьдрах гээд байна гэж ярьсан. Тэгээ энэ хүсэл зорилгомд маань одоо яг үнэндээ юу хэрэгтэй юм бэ бид нарыг гээд бодохоор юм Харвардын судалгаа мэдээж хийгдсэн байт юм бэлээ. Тэгээ энэ бол нөгөө adult development буюу энэ талаар хийсэн одоо энэ дэлхий дээрх бүр хамгийн урт судалгаа гэж одоо явдсан байлээ. 1938 оноос 2017 он хүртэл хийгдсэн байсан баха. Тэгээ 75 жилийн хугацаатай хийгдсэн бараг л 80 жил болсон юм хамгийн урт судалгаа. Тэгээ энэ судалгаа маань одоо хүртэл хийгцээр байгаа. Тэгээд бүр 4 дахь судалгааных нь одоо тэргүүлэгчтэй одоо захиралтайгаар явж байгаа юм билээ. Тэгээд одоо нэг өсвөр наснаас ахуулаад хамрагдаад амьдралынхаа туршийн судлагдсан судалгаанд оролцсон хүмүүс маань одоо хүртэл зарим 8-д тэгээ бүр 80-90 хүрсэн хүмүүс бол байд юм билээ. Тэгээ судалгаанд энэ хамрагдсан хүмүүсийг хараад үзэхээр одоо маш олон нийгмийн гаралтай тэгээ өөр олон бүлэг хүмүүсийг бол хамруулад тэгээ 2 жил тутамдаа тэдгээр хүмүүсээс одоо яллага авах, тархийг нь скан хийх, эрүүл мэндийн үзлэг онцлогоонд оруулах, одоо их нэртэй болохоор их нэртэй ярьслага хийх, хүүхдтэй болсныхан дараа хүүхдүүдтэй ярьслага хийх гээд тэгээд ийм бүр амар тийм том цогц судалгаа бол хийгдсэн байдаг. Тэгээ энэ судалгаанд одоо энэ судалгаанаас гарсан ганц хариу нь юу байсан бэ гэхээр за сайн харилцаатай авах нь биднийг эрүүл, аз жаргалтай одоо урт удаан амьдруулдаг юм байна гэдэг одоо дүгнэлт бол гарсан байт юм байна. Одоо дахиад л сайн харилцаатай авах нь биднийг эрүүл, аз жаргалтай байлгадаг юм байна гэд. Ганцаардл одоо нөгөө талд нь бол ганцаардлыг аваад үзэхээр ганцаардл нь өдөрт бол ингээд 15 тамхи татснаас ч хортой гэдэг дүгнэлтэнд бол хүрсэн. Та хэд маань бол зөндөө сонсч ирсэн баха. Тэгээд нэмж хэлэхэд нэрэ эдгээр хүмүүсийг одоо ингэ судлахад 50 наснда бас нэг индикатор байгаа байхгүй юу. Тэгээ 50 наснда харилцаандаа хэр сэтгэл хангалуун байгаагаар нь 80 наснда хэр эрүүл саруул аз жаргалтай байхыг одоо тодорхойлж чадчихсан байна. Энэ нь болохоор өөрөө тархинд нь сайнаар нөлөөлж за альцгеймерч гэдэг юм уу мартамхай болохгүй байх тий. Тэгээд нөгөө тархины эд эсүүдийг нь хүчгээс сэргийлдэг гэх мэт одоо эерэг талуудыг шинжил судалсан байдаг юм лээ. За тэгээд нөгөө харилцаа гэхээр хэр олон хүнтэй найзалж хөрлөж байгаагаар нь биш одоо цөөхөнд гэсэн гэр бүлийн найз нөхөд орчин үед бол одоо community-тайгаа тий хэрэг гүн гүнзгий чанартай харилцаатай байгааг бол хэлж байгаа юм. Тэгээд бид нар бол одоо маш олон хүнээр одоо хүрээлүүлсэн хэдийч ганцаардах нь одоо ганцаарддаг үе бол байдаг шүү дээ. Тэр нь бол одоо дотны чанартай харилцаатай биш байгааг л илэрхийлээд байгаа юм. Тэгээ ганцаардал бол угаасаа одоо шинэ зүйл бол биш аль дээр үед ингээд яригддаг байсан мэдээж яригддаг байсан зүйл. Гэтэ одоо итгэж найдах хүнтэй байх ганцаардлаас гадна тий итгэж найдах хүнтэй байх нь хүний сэтгэл зүйн хувьд хүчтэй, эерэг, тууштай байхад одоо нөлөө үзүүлдэг. Үүнээс одоо харахаар одоо таны харилцааны шинж байдал амьдралын чинь таныг тодорхойлдог байх нэ. Тэрнээс бол одоо таны ажил амьдралын чинь карьерийн амжилт те таныг бол аз жаргалтай болгодгүй байх нэ те. Тэгэхээр бид одоо харилцааны уур чадварыг одоо хол хөндий зүйл мэтэр төсөөлөх эсвэл хэрэгтэй шүү уугна гэж бодож одоо явахаас илүүтэй одоо зайлшгүй эзэмших өөрийн болгож татуулах бол шаардлагатай байна. Тэг энийгээ бол би бүр ингээд дахин хэлмээр санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо бид бүгдээрээ одоо надад амар гой санагдаж байгаа зүйл нь тэгээ бид бүгдээрээ хичээдэг хизээж та альва зүйлийг одоо муутгая гэж боддоггүй те тэр нь үнэхээр сайхан. Тэгээд бүгдээрээ одоо гүн гүнзгий ойр дотн сайн харилцаатай байхад анхаарч хичээж байгаа учраас та миний энэ дугаарыг сонсож байгаа болов гэж би юу нь бол бодож байна. За ингээд хэдүүлээгийн нөгөө нэг дээр ингээд дурдж харсан хар хүрдийн судалгаа ингээд биднэрт мэдээж хэрэг. За харилцаа бол биднэрт айгүй чухал юм байна. Эрүүл аз жаргалтай амьдрахад маань тэрэнд хэрэгтэй уур чадруудыг бид нэр ингээд зайлшгүй сурах шаардлагатай юм байна гэдгийг ерөнхийдөө хэдүүлээ бол базаад ярьчлаа гэж би бодож байна. За тэгээд за мэдээж хэрэг улс орон болгон ёс заншлаасаа шалтгаалаад ёс заншил уур амьсгал тэгээд одоо бас л янз янзын өөр нөхцөл байдалд бас
хувь хүн тус бүр амьдарч байгаа шүү дээ. Тэрнээсээ шалтгаалаад бас их өөр зүйл дээр одоо шаналдаг одоо асуудал үүсдэг юм байна л да. Миний хувьд монголчуудыг ингээд юун дээр их маш их алдаж байна харилцаан дээр гэдгийг бол ер нь нэг юм харилцааны групп дээр ороод тэгээ нэг сарын турш ажиглалт хийгээд хүмүүсийн одоо маш ихээр хандаж бичиж байгаа юм одоо комплейн хийж байгаа тий. Тэр зүйлүүдийг ингээд уншаад ерөнхийд нь юм 3 чиглэлд хувааж үзсэн. За өөр давтагдж байгаа юм шиг тэр асуултууд бичиж байгаа зүйлүүд нь давтагдж байгаа юм шиг хэрнээ яг ийм 3 хэсэгт очиж унаад байсан. Тэгэхээр яг нийт монголчууд гэж хэлж чадахгүй ч гэсэндээ миний бодож байгаагаар энэ 3 дээр бид нэр ер нь нэлээ ажиллаад ингээд сайжруулах юм бол бидний хувьд айгүй юм нэлээд харилцаа маань сайжрах байхаа гэж би бодож байна. За эдгээр нь юу байсан бэ гэхээр за нэгдүгээр self awareness буюу ерөөсөө манай монголчууд өөрийгөө танин мэдэхгүй байгаа учраас бусад бүх хүмүүсийг одоо ийм буруутгах үзэл хандлага маш ихтэй. Тэгээд бусад хүмүүс өөрийг ойлгохгүй байна гэж одоо маш их юм гомдол мэдүүлдэг юм байлээ. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгөө танин мэдж ойлгохгүй байгаагийн шинж. Хоёрдугаар та өөртөө маш муу харилцаатай байгааг тэр бол илэрхийлж байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр бид нэр тэр self awareness ерөөсөө байхгүй байна. Хоёрдугаар бидний хувьд нөгөө boundaries буюу хил хязгаар гэж бид нар бол орчууллаад байдаг шүү дээ Монгол руу тий. За нөгөө ёс заншлаасаа болоод ч юм уу бид нар бол маш юм хатуу юм ингэж болохгүй гэсэн зөндөө олон хил хязгаараа тогтооцсон байдаг. Тэгээ энэ нь болохоор маш юм чанга хатуу байдаг учраас бид нарыг ер нь яг хувь хүний маань хувьд өөрийгөө илэрхийлэх боломжийг маш их хязгаарлаж идэг. Тэгээ энэчнээсээ болоод нэг ясандаа бол бид нарыг нэг юм тутгаад чи ийм бай, тийм бай. Бид нар бол тийм л байдаг гэх мэтчлэн ийм зүйлд хумаад байдаг учраас хүн тэр нь дандаа тийм зүйлд ингэж хашигдж агаад дэлбэрч тесэрж байгаа тий. Нэг иймэрхүү үзэгдлүүд гараад байдаг. Тэгэхээр хитрхи сул эсвэл хитрхи тэрийг дагаад ингээд бусдыг аялан дагаад окей Монголын маань ёс заншил ийм юм чин ийм л бай гэд бусдыг дагаад аялдан дагчдаг. Тэгэхээр та өөрийнхөө хэрэгцээг хойш нь тавьж гинэ гэсэн. За хоёрдугаарт гинэ. За тэгэхэд boundary маань өөр юм болчих жоо. Тэгэхээр эрүүл харилцаанд boundary байх нь мэдээж хэрэг тодорхой зүй ёсны хэрэг. Тэгээд boundary-га одоо эрүүл байлгахын тулд та хүссэн зүйлээ хэлж чаддаг. Тэхийн тулд дахиад нөгөө нэг та өөрийнхөө хэрэгцээг мэдэж гинөө. Би ийм boundary-тай хүн баймаар байна гэдгээ хэлж чадчихжээ гэдэг байгаа юм. Тэгэхээр манайханд энэ бол эрүүл boundary бид нар бол ерөөсөө эрүүл хил хязгаар ийм зөв зохистой хил хязгаар би биндээ тавьж чаддгүй. Тавихаар бид нар маш их ийм ууралж бухимдаж хүлээж авдаг ийм ард түмэн байх нэ. За 3-р нь миний олж харснаар бол одоо тэр хүмүүсийн гомдол мэдүүлж байгаа ихэнх нь болохоор хоёулаа ийм хамтын ийм shared value, shared goal ч юм уу хоёулаа хамтдаа нэг зүг рүү хараад явж байгаа юм байхгүй. Ингээс халаад яваад тэр маань энэ одоо нөхөр маань ийм юм хийгээд байна, тийм хийгээд байна. Би тэрэнд нь дурггүй гэд ингээ гомдол илэрхийлээд яваад байгаа зүйлүүд аягүй их байдаг. Тэгэхээр энэ бүгдийнх нь суурь нь та өөрөө тэр амьдралаас өсчээд хоёр хаашаа явах гэж байгаа хамтдаа хайж гадаан тий танаа гэр бүл гэдэг зүйл чинь тэгээд shared goals гэдэг юм уу shared value гэхээр та хоёр яг адилхан юмыг одоо үнцэнтэй хийн гэсэн үг биш байхгүй юу та нөхрийнхөө юунд дуртай юу хийх гэж байгаа хаашаа явж байгааг мэддэг нөхөрчнжсэн таныг мэддэг та хоёр хоёлаа тэрийг өөрөөсдөө хороо тэр хүний бас өнцгөөс давхар хараад дундын юм зүйлийг хараад тэгээд тэрлүүгээ хамтдаа нэгээ дэмжиж явж байгаа тэр үйл явцахгүй юу. Тэгээ биднэрт энэ их дутагдсан юм байна. Тэгэхээр би цаашдаа одоо энэ гурван одоо нэг ясандаа бол харилцааны энэ тулгын гурван чулуун дээр илүү төлхөө одоо ажиллах юмсан гэж бодож байгаа. За тэгэхээр мэдээж энэ гурван талаар та бас нэг өөрөөсөө асуугаад дүгнэж үзээрэй. За миний өөрийгөө одоо танин мэдж байгаа ойлгож байгаа маань хэр байгаа илээ. За би хоёрдугаар би бусад хүмүүстэй зөв эрүүл хил хязгаар тогтоож чадчихэв нү. Гуравдугаар болохоор хостойгоо ч юм уу хань ажилтайгээ та одоо нэгдсэн нэг зүг рүү хараад хамтдаа алхаж чадчихэв нү тий. Тэгээд би бинийгээ тусаж дэмжиж тэрэн дээр хамтдаа уршилж чадчихэв нү гэдгийг нэг юу ч гэсэн асуугаад дүгнээд үцхийг мэдээж ярих хүсье. За тэгээд эхний дугаараа энэ хүрээд өндөрлөе гэж бодож байна.
Тэгээ мэдээж одоо нэг ганцаараа соло дугаар хийгээд аюу их урт юм ярихаар бас тийм амархан бол мэдээж хэрэг байдгүй юм байна. Гэхдээ та нартай мэдээж хэрэг алдаан оноотой ч гэсэндээ эхний дугаараа хүргэсэндээ бол маш их баяртай байна. Тэгээд эхний дугаараараа нэг гүн гүнзгий зүйл ярих гэж утсангүй. Ерөнхийдөө харилцаа гэхээр бидний мэдрэгдэг мэдрэмжүүд, тэгээ Монголын маань улсуудын хоорондох харилцаа ер нь ямар хөө байгаа талаар тэгээ хэмжигдэж явдаг зүйлээ хамгийн гол нь харилцаа яагаад чухал юм бэ талаар одоо судалгаа авсран та нартай одоо илдэг байдлаар сануулга хүрхийг зорилоо. Тэгээд энэ дугаарыг маань сонсоод танд хүрсэн сэтгэл, санал хүсэлт, шүүмж байл мэдээж комент үлдээгээрэй. Тэгээд хамгийн гол нь subscribe хийж намайг дагаарай. Мөн мэдээж хэрэг та бүхэн маань найз нөхдөдөө түгээгээд тэгээд лайк, шеэр хийж найз нөхдөдөө түгээх юм бол надад энэ бол мэдээж маш том тус дэмжлэг болно. Та нарын тус дэм надад үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд гэр гээвийг сонсож харилцаагаа эрүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд подкастын маань эх 7 хоногийн шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.